За сайн байцгаана уу хүндэт үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд микрофоны ард нэвтрүүлэг инхүү эхэлж байна. За өнөөдөр манай нэвтрүүлэгт Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын танхимын заахлах багш доктор Саран Цэцэг оролцоход бэлэн болсон байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайхан орж байна. Сайхан орж байна. 100 болсон юм шүү. Тий, 100 болсон. Сайхан тусч байна. Гэхдээ гадаачтай яг хавршил байна. Сайн нэр яг нэгэн болоод 100 болчихлоо шүү дээ. Тэглээ. Тий. За би таны урьдаг гол шалтгаан бол ойрын үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар ярих гэж. За энийг бол хоёулаа бол агуулгаар нь бас ярих зүйтэй юм аа гэсэн ийм бодол төрсөн. Яагаад үг гэхээр залуучууд ер нь улс төрийн үзэл санаагаа ойлгохгүй болж ич. За залуучууд гэлтгүү одоо байгаа энэ эрх баригчид өөрснөө ер нь тэр үзэл санаа үнд цүүлээ мэдэж гинөө. Би яагаад ингэж асуугаад байна гэхээр хамтарсан засгийн газар байгуулагдлаа шүү дээ сая. Тэг зүүн баруунаараа нийлчихэж байгаа байхгүй. Энд одоо хоёр өөр тис хондоо үзэл ингэ нийлж байна. Зүүн нь бол яах ёстой юм бэ гэхээр зүүн төвийн үзэлтэй нам бол зүүн төвийн үзэлтэй эвсүүл яг болж байна. Тийм үү? Аха. Ногоон бодлого гэдэг дээр ингэ эвсүүл болж байна тий. Одоо ийм хөтөлбөр дэвшүүлээд гэдэг юм. Тэгэхээр ийм ойлгомжгүй байдал үүсэж байгаа учраас ингээд таны нэг ерөнхий онол талаас нь улс төр талаас нь тий энэ ямар байдгийг гэдэг талаас нь таныг өрсөе. За хоёулаа асуултан бол ингэж эхлэе. За өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг та яг юу гэж харж байна? Багшийн хувьд тийм үү? За бид юу гэж харж байна? Энэ талаар ярих. Яг хөө өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бол ардчилсан оронд бол байх л үзэгдэл шүү дээ тий. Арчлал гэдэг бол одоо процесс нэг явсан да. Арчлал одоо иргэд үг хэлээ чөлөөтэй илэрхийлж үзэж ардчлал ер нь бэхжих хүнд суурин тавигдана. Бид нар 1990 онд ардчлалын дэглэмийг сонгоод өнөөдөр одоо 30 гаруй жил болчлоо. Гэтэл ардчилсан шилжилтийн тухай өнөөдрийг хүртэл яриад л ах юм уу? Эсвэл одоо дараагийн шат болох бэхжилт рүүгээ орох юм уу те? Бэхжилтийн гол хүчин зүйл бол бид нар одоо үг хэлэх эрх хэрэгчлөөгөө чөлөөтэй эдлэн, хүний эрх хэрэгчлөөг дээдлэн, за ардчилсан сонгуулиар, бүх нийтийн сонгуулиар те төр засаг амхлан байгуулна энэ төр гэдэг ардчлалын үндсэн үнэт зүйлсүүд байна л да. Тэгэхээр эдгээр үнэт зүйлс ерөнхийдөө тодорхой хэмжээгээр хэрэгжиж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож байгаа. За нөгөө талаас гэх юм бол за одоо залуучууд одоо энэ бацаанууд те засгийн газрыг, улс төрийг, парламентыг шүүмжилдэг ер нь хэм бэ? Эдгээр ер нь юу юм бэ гэх бас гэж харах одоо нэг тал байна. Яг магадгүй ер нь гадаадд бол те гадаадын орнуудад залуучуудаасаа, оюутнуудаас ялангуяа айдаг штэ та хэрвээ сонсч ирсэн бол Солонгосын их сургуулийн профессор баха тий. Монголд ирээд монголч ямар амар юм бэ? Их сургуулиуд нь ингээ төрийн ордноо тойроод байрлцсан тий. Солонгост бол ийм байх юм бол маш их хайдастай. Нийгмийг өөрчлөх хамгийн том хүчин зүйл одоо том давхар, хүчтэй давхаргыг бол оюутнууд байдаг гэж ерөнхийдөө хардаг. За тэгээ залуучууд ингээ улс төрд оролцож байгаа оролцоог нь би бол мэргэжлийн үнийхээ хувьд сайн байна гэж ойлгож байна. За үүнийг харин яаж тунгааж шүүж авах вэ гэдэг маань одоо бид бүхний мэдлэгийн хэм хэмжээнээс ч юм уу хамаарна л та. Ер нь ардчлал гэдэг бол одоо демос буюу тий ард түмэн, за кратос засаглал гэдэг энэ хоёр үгний нийлбэр буюу одоо иргэний засаглал шүү дээ тий бид нар өөрсдөө засаглалаа байгуулдаг. Тэгэхээр ардчлалыг ямар тохиолдолд бид нар бэхжүүлдэг вэ? Ямар үед ардчлалсан дэглэм утгаараа ажилтдаг вэ гэхээр иргэдэд нь одоо иргэншсэн боловсралтай байгаа тохиолдолд ардчлалыг ажиллуулж байгаа байхгүй юм үндсэн утгаар нь. Тэгэхээр үүнийг шүүж авах процесс нь бид нар боловсралтай байна уу, боловсралгүй байна уу те энэ өнөөдөр нийгмээр сошиалаар яваад байгаа энэ зүйлүүдийг мэдлэг болгож авах процесс нь бидний нөгөө хувь хүний боловсролын түвшин төрөвчүүлтээс нь хамаарч үнэлж дүгнэлт гарах одоо боломж нь нэгдэж байгаа гэж харж байна. Тэр механизмыг бол би дараа нь асууна. За хоёулаа тэр нөгөө бас сонгогчдын боловсролын тухай бас ярина. За хамгийн гол нь хоёулаа одоогийн нөхцөл байдлын талаар яриад. Тэгээд энэ дээр би дүүл нэмэлтээр танд ингэсэн. 2024 онд улсын хурлын сонгуул боллоо шүү дээ. За нөгөө намууд одоо болвол 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр бол 126 гишүүнтэй болдог ч юм уу ингээ арай өөрчлөлт гарлаа гэж өөрснөө яриад байна л да. Тэгэхээр энэ дэр нэр үнэхээр өөрчлөлт гарч чадсан уу? Одоо яг та мэргэжлийн үнийн хувьд. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол өөрчлөлт гарсан тий тогтолцооныхоо хувьд маш том өөрчлөлт дэвшил болсон гэж яриад байгаа. Сонгуулийн пропорц нь холбоо хэлбэрээр бид нар одоо холбоо хэлбэрээр 126 гишүүнтэй парламентыг байгуулахаа одоо үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлт тусгасан. Энэ бол дэвшилттэй. Өөрөөр хэлэх юм бол хуучин явуулдаг байсан сонгуулийн тогтолцоо, олонхын тогтолцоо бол цөөнхийн санал гээгддэг тий ард түмний санал гээгддэг гэсэн одоо энгийн тэр логик байдаг. Энэ алдааг бид нар давтахгүй энэ алдааг заснаа гэсэн үзнээс одоо холимог сонгуулийн
хэлбэрээр сонгуулийн явуулсан. За дээрэс нь 126 болгосон тий. 126 болгосон дэвшил гэж би ерөнхийдөө энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг харж байгаа нэг талаасаа. Нөгөө талаасаа гэх юм бол яг хоо 126 гишүүн болгосон тал дээр бас ард түмэн дургуйцдаг тий. Яагаад тэгдэг вэ гэхээр бид нар угаасаа 126 парламентыг төрийг бид нар нөгөө тийм л байдалтай харуулсан байгаа байхгүй юу? Таниулсан төр гэдэг ер нь ийм л байдгийм байна гэд ард түмэнд ойлголцсон муу байдгийм байна. Эднэрээс хүн эмгэгтгийн тоогоор л идээд л угаад л байдгийм байна гэсэн ойлголтыг төрүүлсэн учраас 126 болсон тал дээр 126 гишүүн болсон тал дээр бол иргэд нийтээр бол эсэргүүцдэг. Гэхдээ яг логикийн хувьд ч юм уу онлын хувьд одоо судлаад үзэхээр тийм манайх бол яг хүн амтайгаа харьцуулахад нэг тийм илүү гарсан гишүүнтэй ч юм уу их гишүүнтэй орны тоонд бол орохгүй. Ер нь бол дунджийг бариад явж байгаа. Тийм байлээ. Орны тоонд бол нэг 300-аас 400 байд юм билээ шүү дээ. Тийм ер нь бол тэгэхээр би тодорхой хэмжээгээр дэвшил авчирсан. Дээрээс нь одоо энд чинь нөгөө намын жагсаалтаар нэгийг харьцах нэг гээ те гендрийн тэгш байдлыг хангах үүднээс бас 30 энэ сон заалтыг оруулж ирсэн байна. Сонгуулийн тухай хуулинд намуудын төлөвшил дээр хэр нөлөөлсөн бол? Намуудын төлөвшил дээр нөлөөлсөн, тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэхдээ Монгол маань өөрөө олон намын тогтолцоотой гэж ярьж байгаа боловч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хитэн нам байгаа байлээ те. 100 жил одоо 100 жилийн түүхтэй Монгол ардын нам. За түүний араас ардчилсан нам, хүн нам. За сая сүүлд үндэсний эвсэл парламентд асуудал авлаа те. Ингээ ерөөсөө намын төлөвшлийн асуудал ярихаар тодорхой хэмжээгээр одоо хууль эрх зүйн хүрээнд төлөвшөх боломжийг нь хангацсан ч гэсэн бодит байдал дээр төлөвшил өөрөө байхгүй л байгаа юм л да. Энэ бол намын санхүүжилттэй ерөнхийдөө холбоотой шүү дээ. Намын санхүүжилтийн хууль гэдэг нэг яваад байдаг тийм. Явж төссөн мөнгөтэй холбоотой. Тэр гендрийн тэгш байдлын тухай хууль болвол жижиг намуудад үнэхээр хэцүү туссан. Тэнд боловсон хүчин нөөц байхгүй шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүнийг хаанаас олж ирэх вэ гэдэг. Тэгээ эмэгтэй гэдэг утгаараа тэр хүн давуу байдлыг олох тийм боломжийг бас нэг талдаа гаргаж ирж байгаа гэсэн. Чадвартай байна уу, чадваргүй байна уу хамаагүй те. Эмэгтэй л бол энэ хүний араас, эрэгтэй хүний араас ороодох ч гэсэн тийм ойлголтыг үүсгэж байгаа гэсэн. Тий. За хоёлаа тэгээд 24 оног ярьсан юм чи 24 оны сонгуульд за ингээд 5 намын төлөөл улсын хурлд орлоо гэж бүгдээрээ өөрсдийнхөө мөрийн хөтөлбөртөө орж байгаа те. Ер нь ингээд тэр мөрийн хөтөлбөрийг харахад хэр ихтгэл үнэмшилтэй санагдсан тань. За мөрийн хөтөлбөр бол ер нь ихвчлэн цаасан дээр буусныг тунхагийн шинжтэй. Харин тийм байдаг те. За уг нь бол яг ард түмнийхээ амьдрал тохирсон тэдний хүсэл зоригоос урган гарсан мөрийн хөтөлбөр байх ёстой л да. Гэтэл хитрхи том ерөнхий хэмжих нэгжин тодорхойгүй те хэрхэн яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй тийм мөрийн хөтөлбөрүүд маш их байсан. За түүнийг одоо юутай холбож тайлбарлаж байна вэ гэхээр миний хувьд гэх юм бол судлаачийн хувьд ард түмний нөгөө боловсрал мөрийн хөтөлбөрийг нь уншиж танилцдаггүй те. Тийм муухраар те. Тийм муухраар өөрийнхөө одоо юу гэдгийг намдаа үнэн ч гэсэн үзэл баримтлалаар саналаа өгдөг ч юм уу. Тухайн тэр сонгуулийн үед сонгогчид тэр нэг тухайн одоо сурчлагын богино хугацаа шүү дээ тий. Тэр үед тэр нэр дэвшигчийг таньсан, тэр намыг таньсан, тэр нэг богино хугацааны хүчин зүйлээр саналаа харж өгдөг. Сонгогчдын боловсралтай бас холбоотой л доо. Тэгэхээр тэр мөрийн хөтөлбөр тунхагийн шинжтэй байна. Мөрийн хөтөлбөрийг тайлбарлах, ард түмэнд нийтээр нь ойлгуулах шаардлага ерөнхийдөө нэг фактор байхгүй гэж үздэг ч юм уу те. Зүгээр бодлогын шинжтэй хэд хэдэн заалтуудыг тэгээ оруулцдаг. Тийм тохиолдлууд байдаг. За тэгвэл нөгөө нэг юун дээр реформ гэж яриад шүү дээ. Одоо нөгөө хамтарсан засгийн газар байгуулагдаад хурдтай хөгжлийн зориг гэдэг нэг юм гэрээ байгуулаа тий. 14 мега тасал гээл баялагын сан гээл тий. Сүүлдээ бүр ухаан удгаа авъя болоо явчлаа тий. Ингээд нэг реформын шинжтэй нэг ийм асуудлууд дээр хэр ихтгэл үнэмшилтэй ханддаг вэ? За энийг ер нь засгийн газар хамтрна гэдэг маань тий ямар үед эвсдэг вэ гэхээр онлынхаа хувьд нэг 3 үндсэн тий шаардлага байна л да хүчин зүйл ч юм уу. Нэгт одоо эрх ашиг буюу одоо албан тушаал авахын тулд ирсэн тий. Хоёрт нь бодлогоо хэрэгжүүлэхийн тулд ирсэн. За гуравт нь санал авахын тулд одоо сонгуулиар дараагийн сонгуулиар одоо санал авахын тулд бид нар одоо ингээд хамтарсан засгийн газарт ороод тий эсвэл одоо засгийн газарт ороо бодлогоо ингэж хэрэгжүүлээ шүү дээ гэж одоо иргэдээс оноо авахын тулд хамтарсан засгийн газрыг байгуулж байгаа. За тэгэхээр энэ удаагийн засгийн газрыг ч гэсэн би ерөнхийдөө тэгжэл харж байгаа. Хамтарсан засгийн газрыг байгуулсан ямар нэгэн эрх ашиг дээр тулгуурласан реформ те яг хүндээ хүрч үйлчлэх, улс орондоо ард иргэдтэй хүрч үйлчлэх тэр бодлого гэхээсээ илүүтэй 28 оны сонгуулийн
PR-ыг одооноос ингээ эхэлж хийж байна гэж харж байгаа. За дээрэс нь гэх юм бол хяналт байхгүй гэж одоо бүгдээрээ шүүмжилж байна тий. Яалтчгүй үнэн хяналтын механизм байхгүй байна. Сөрөг хүчний байр суурь дутагдж байна. Тийм учраас найран дундаа хөшгөний ард хэмтэйгээ яаж идэж уух, ямар албан тушаалын тохироо хийсэн мэддэхгүй тий. За төсвийг хэмнэн гэж байгаа боловч одоо бид нар төрийн албан агчийн бүтэц яаж томорч анхаалаа энэ хамтарсан засгийн газрын дараа. Тэгээ 14 мега төсөл реформ энэ гой сайхан нэртэй өгүүдээр бидрийг зүгээр ингээ гал унтраасан байдлаар хуурж байгаа. Яг бодит байдал дээр хэрэгжээд байгаа юм гэх юм бол одоо нүдэн төрсөн өнөөдөр бидний амьдралд гарсан шууд өөрчлөлт байна уу гэд харахаар байхгүй л байгаа үстэй бид нар бахвайлгаараа л төвчрээд явж байна. Бидний тархийг бол ингэж угааж байгаа шүү дээ. Тэр хамтарсан засгийн газар огцорсноор 14 мегатс зогсноо. Та нарын нэг баялагын сан авах гээд байгаа юм чи одоо бүгд байхгүй болно. Байхгүй болно гэдэг. Юу ч байх. Одоо ингээд энэ засагч одоо дараа нь нэг шалт ордсон юм гараад ирнэ гэж ингэж яриад байгаа. Тий, ерөөсөн одоо өчигдрийн тэр оюун эрдэнэ сайдын тий ихтгэл хүлээлгэх тухай тогтоолын ихтгэл хүлээлгэх тухай албан бичгийн төсөл албан бичиг явж байна шүү дээ. Тэрийг харахад ер нь бол энэ засгийн газар бүрээ хэрэгжүүлж чадахгүй унах юм бол одоо бидний нөгөө ботсон реформ, сонгодог парламент бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй л гэж хараад байна л да. Хэлээд байна л да шалтгаан. Гэхдээ би бол үгүй л гэж харж байна. Дараагийн засгийн газар гардгаараа гарна тий хэрэгжүүлдгээрээ хэрэгжүүлнэ. Ер нь ерөнхий сайд засгийн газар одоо ийм бүрэлдэхүүн хэн байхаас үл хамааран одоо тогтвортой хөгжлийн бодлого ч юм уу тийм юм явж явах хэвээр. Гэхдээ улс төрийн өнцгөөс нь хараад үзэх юм бол мэдээж би хэрвээ ерөнхий сайд болох юм бол оюун эрдэнэ сайдын хийж исэн ажлыг үргэлжлүүлэхгүй гэж одоо өөрийнхөө амбицны үүднээс те нөгөө улс төрч хүний байр сууриас бас хандна л та. Гэхдээ энэ хоёр улс орныхоо хөгжлийг нэн тэргуунд тавьдаг байх ёстой. Тэгэхээр энэ одоо хоёр байдлыг хооронд нь зөв л уялдуулах хэрэгтэй л гэж харж байгаа юм л. Тэгэхээр хоёулаа тэр хамтарсан засаг дээр нөгөө яриагаа гүйцээч. За хамтарсан засгийн газар байгууллагдлаа тий. Энэ бол ерөөсөө стандарт бос. Нөгөө 2008 оны баярын үйл ажиллагааг давтаж байна гэх тий. Зүүн баруунаараа нийлчихэж байгаа. За уг нь зүүн яах ёстой юм бэ гэхээр зүүн төвийн үзэлтэй бол зүүн төвтэй гэн тий. Арилсан бол бүр энэ ч сөрөг хүчнийхээ үүрэг гүйцэтгэх ёстой. За гэтэл нөгөө манай ерөнхий сайд нь олон улсын хичээл татчих ш. За Израиль яаж сайхан хөгжиж байна. Шинэ Зеланд яасан сайхан хөгжиж байна. За сүүл тэр Герман яасан гэд тий. Иймэрхүү юмнуудыг гаргаж тавиад байгаамаа. Тэгэхээр үзэл бодлын ингээд ялгааг иргэд тэр үл мэдэхгүй тийм үү. Тэгэхээр энэ дээр яалтчгүй тийм нэг юм бүр стоныг стандарт болсон би явцсан тий. Энэ дээр тасаал нэгдэх үү? нэгдэн. Би ч гэсэн анханасаа ер нь хамтарсан засгийн газар байгуулахыг хоёр өөр үзэл баримтлалтай тий намууд ингээд нэгдчихэж байгаа байхгүй. Жишээ нь одоо хүн нам гэх чинь саяхны хүртэл зүүн төвийн үзэл баримтлалтай байлаа шүү дээ. За нам үзэл баримтлалаа өөрчилж болно гэж бодоход дотор нь байгаа хүмүүс яагаад ингээд дагаад үзэл баримтлалаа өөрчлөөд байгаа юм бэ? Тэр хүн чинь нэг одоо юу гэдгийг нэг баримтлсан үнэт зүйлтэй байдгүй юм уу тий? Зүүн төвийн нам бол одоо юу гэдгийг нийгмийн халамжид одоо тий тэгш байдлыг одоо чухалчилна гэдэг ч юм уу. Баруун төвийнх бол баруун төвийн үзэл баримтлалтай нам бол одоо төрийн оролцоо бага байх хэвээр тий ховын хвшлийг дэмжих хэвээр төр зөвхөн зохицуулах үүргээ гүйцэтгэх хэвээр гэдэг ингээ үзэл баримтлалууд чи хоорондоо ингээ яг зөрчилдөд байгаа үстэй. Тэгэхээр яг за нэг талаараа бас хамтарч болно. Хамтрах юм бол энэ үзэл баримтлалууд даа тулгуурлаад нөгөө мөрийн хөтөлбөрөөр тэр намууд ч уг нь бол боловсруулсан байж таараа шүү дээ тий. Гэтэл мөрийн хөтөлбөр өөрөө эмгцэгцэхгүй. Тэр үзэл баримтлалын чиглэл ерөөсөө байхгүй. Тэгэхээр дэлхийн нийтийн хандлага яадаг вэ гэхлээр за ер нь бол их хвчлэн хандлага нь зүүнний намууд зүүнтэйгээ ер нь эвсэх хандлт тохиолдлууд байдаг. Баруун зүүнийг холилдох тохиолдол байдаг. Мэдээж яагаад гэх юм бол нийгэм гэдэг чинь өөрөө бас одоо юу гэдгийг тодорхойлох боломжгүй процесс шүү дээ тий. Тэгэхээр нийгмийн халамж хүссэн хүмүүс байна. За боловсрол нийгмийн халамж тэр одоо төрөөс үзүүлэх үйлчлэгээ, эрүүл мэндийн зэрэг төрөөс үзүүлэх үйлчлэгээнүүд бол тэгш хүртээмжтэй байх ёстой зүүн тий. Тэгэхээр энийг одоо хангахын тулд баруун болон зүүн төвийн үзэл баримтлалтай намууд хоорондоо үзэл баримтлалынхаа чиглэлийг ерөнхийдөө зөв тусгаад аль алийг нь алдагдуулахгүй одоо тухайн орныхоо онцлог тохирсон бодлогыг ерөнхийдөө хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй хамтарсан засгийн газар байгуулсан тохиолдолд. Гэтэл манай тэр засгийн газар дээр үндсэн одоо хэрэгжүүлж байгаа бодлогуудыг харахаар ерөөсөө нэг номерт нь тэр улс орны эрх ашиг биш ерөөсөө намуудын эрх ашиг яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Тэгэхээр за тэгвэл гэрэн дээр яаж тусгасан юм? Нөгөө хамтарсан засгийн газар чинь гэрээ байгуулна үстэй тий.
За хурдтай хөгжлийн зориг гэдэг. Тэр гэрээний үндсэн тэр агуулга концепцлууд нь юу юм? Яг яаж энэ төрөйгөө тусгасан юм? Энэ намууд засгийн газарт хамтарсан засгийн газарт орсон намууд ямар эрх үүрэгтэй байх юм те? Тэр болгоныгоо ингээд ил гаргаад өгөөч гэхээр ил гаргахгүй ингээ байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энд улс орны эрх ашиг гэхээсээ илүүтэй тэр намуудын үзэл баримтлал гэхээсээ илүүтэй ерөөсөө яг 28 оны сонгуулийн PR ч юм уу те хувь хүмүүсийн эрх ашиг явагдаад л байна л да гэж хараад байгаа. Тэгээ хоёлын тэр нэг сөрөг хүчин гэдэг нэг цусхан төрдөө дөнгөрчлөө. Энэ бол маш том сэдв байх ёстой. Сөрөг хүчингүүгээр энэ арчлыг хөгжүүлнэ гэж юм байдаг юм уу те. Тэгэхээр одоо сая ингээд хамтарсан засгийн газар байгуулагдаад явхад сөрөг хүчний одоо тэр үүрэг орой хомогдсон. Энэ бол ерөөсөн байхгүй болсон гэж одоо ярьж байна те. Энд дэр тасаал нэгдэж байна. Нэгдэж байна. Нэгдэлгүй яах вэ? Одоо ардчилсан намын чинь арт түмэн сөрөг хүчнээ хийгээд өгөөч гэгээд 42 суудлаа өгчлөө тий. Монгол Ардын намыг одоо олонхыг бүрдүүлээд өгөөч тий. Олонхын үүргээ гүйцэтгэгээч засгийн газараа бүрдүүлээд дангаараа ажиллаач гэгээд 68 баха. 68 суудлаа өглөө. Гэтэл ингээд нийлээд орчингууд чинь нөгөө ард олны итгэл яах вэ гэдэг асуудал. Тэгэхээр ард түмний итгэлийг Монгол Ардын нам ерөнхийдөө алдж байна гэдэг асуудал үүсэж байгаа. Тэгэхээр ардчлал за парламентын засаглал яавал тэнцвэртэй явах юм те яавал одоо нөгөө бүрэн утгаараа хөгжих юм бэ гэхээр чинь хяналт тэнцвэрийн систем бүрэн утгаараа ажиллаж явах хэрэгтэй үстэй. Гэтэл одоо бид нар нэг засгийн газарыг ингээд хамтарсан засгийн газарт бүрдүүлээд орчхоор хэн шүүмжлэх үү? Одоо шүүмжлээд байгаа гишүүдээ те жудгийн Баярмаа гишүүн өөр хэн байна? Лодой самбоо гишүүн энэ төр гээл те. Намуудаа шүүмжлэнгүүт нөгөө хамтарсан засгийн газарт орсон намаа шүүмжлэнгүүт бодлого үйл ажиллагаагийн шүүмжлэнгүүт намаа шүүмжлэлээ гэл ингээд дуугийн дарах жишээ те. Тэгэхээр энэ бол байж болохгүй асуудал байхгүй юу? Тэгэхээр энэ ч утгаараа ер нь бас Монгол ардчлалаа сухарж байгаа орны тоонд орж байгаа нэг үзүүлэлт нь болж байгаа л да. Болж байна те. Энэ бас энэ гишүүд ингэж яриад байна. За та би сааса 68 гэхээр би саначлаа л та. 68 гишүүнтэй байхгүй Монгол Ардын нам. Тэгээ 64-ээр хууль баталдаг. За тэгсэн чинь хамтарсан засгийн газар цаашдаа явах ёстой маа. Байх ёстой. Одоо жишээ нь яг арилсан намыг гаргачлаа ш. За баг хурлаар. За яг баг хурлаараа гаргасан байж болно. Гэхдээ бусад намуудаа хамтрах ёстой. За хамтарсан засгийн газар битгий л улсын хурлын үйл ажиллагаа доголдноо. Бид нар яг дангаараа 68 улаан засаглах юм бол за өвчтөө чөлөөтөө инээ тэрээгээд нөгөө 64 дөө хөрөхгүй хуулиан баталж чадахгүй төгөрнө. Тийм учраас хуулиан батлахын тулд заавал ингэж хамтрах ёстой. Хамтралгүйгээр явна гэж ерөөс байхгүй гэж яриад байгаа. Би нэг бол шалтгаан л гэж харж байна. Өнөөдрийг хүртэл 18 засгийн газар тийм 1992 оноос хойш 18 засгийн газар байлаа. За 18 засгийн газрын 12 нь эвслийн засгийн газар байна. За энэ эвслийн засгийн газрын дундаж наслалтныг 1.6 жил орчим байна тийм. Тэгэхээр ерөөсөө эндээс харахад энэ хамтарсан засгийн газрын насжилт өөрөө богино байна. За эрх ашиг нь ерөөсөө юу байна вэ гэхэлэр эрх мэдэл байна л да. Тэгэхээр гишүүдийн хувьд тэгж ярьж байгаа нь бол албан тушаал эрх ашигын сонирхлоос үүдэлтэй гэж харж байна. Тэгээ энэ бол нэг тийм том шалтгаан бол биш. Том шалтгаан биш. Энэ зүгээр хинт сонсон ямар инээдтэй шалтгаан байл гэж харахаар байгаа зү тий. За одоо хоёулаа ингэж ярина. Ер нь тэгээд энэ Монгол Ардын намч бай, арчилсан намч бай. За хүн намын залуучууд ч бай. Хоёул ингэж үзэл санаа гэдэг төрөний цогц ярьлаа шүү дээ. Ямар ч үзэл санаагүй болсон. Ерөөсөн тэр Ардын намын залуучууд бол миний дарах яасан сайхан копи уух уу? За миний дарах энэ цүнхий чи ингээ барих уу те? Ингээд би тийшээ явах уу гэж ингэж аялалтан дагаж гүйцэрэг болохоос биш. Манай нам чи ийм үзэлтэй. За би намынхаа бодлого шийдвэрд үнэхээр ихтгэл үнэмшилтэй байна. Би тэрийгэ хамгаалж чадна. Одоо ингэж юусоо ярих юм болсон. Тэгээ би энэ дээр одоо танд юу өгсөн юм гээд би н улс төр шитрийн намтрыг ингээ харахад танаа улс төр судлалыг төгссөн байдаг байгаа. Одоо жишээ нэгээд энэ улсын хурлын гишүүд мишүүд хэрний ихэнх нь байж л байгаа. Тэгэхээр энэ дээр одоо та бүхэн одоо хэлж барьдаг юм уу? Одоо яагаад одоо эдгээр ингээл үзэл санаагаа ер нь ойлгохгүй яваад байдаг. Энэ дээр та бас ямар хэлэх вэ? За миний бас эмзэглэж явдаг асуудлын нэг л дээ би бас шүүмжлэхийг оролддог. Гэхдээ одоогоор бас болохгүй л байна те. Ер нь хүн үзэл баримталтаа үнэнч байх хэвээр хүнд нэг үнэт зүйл гэж байх хэвээр үндсэн зарчим гэж байж тэр хүн нийгэмд хүлээн зөвшөөрөх төстэй ах л да. Гэтэл бидний өнөөдрийн хүлээн зөвшөөрдөг нийгэм юу вэ гэхэлэр саяны тань хэлсэн копигийн зөөдөг хувцсыг барьдаг, цүнхийг барьдаг тийм хүмүүсийг хүлээн зөвшөөрөөд дээш нь гаргаад байгаа байхгүй юу?
За тэгэхээр улс төр судлаачид байна гэж ярьж байна. За үнэ. Монгол Улсын их сургууль улс төр судлаач чин одоо мэрэгчлэлтнэр одоо бэлтгэдэг цорын ганц сургууль байна. Энд орж ирж байгаа хүмүүс ямар хүмүүс орж ирж байна вэ гэхээр за мэдээж яг бакалавраасаа дөнгөж 10 жилээ төгсөөд тий бакалаврын ангид нь сураад 4 жилийн боловсролыг нь эзэмшээд төгсдөг хүмүүс бас байна. За дээрэс нь өөр мэрэгчлэлтэй хэрнээ улс төрд орсон хойно би чинь надад нэг улс төр судлаач гэсэн чимэг хэрэгтэй юм байна гэдэг зорилгоор магистрт ч юм уу докторт ч юм уу те ингээд сурах тийм зорилго үүсэж байна л да. Өөрөөр хэлэх юм бол эрдмийн зэрэгийг өөрийнхөө одоо амбицтай цаашдынхаа карьерт нь чимэг болгож ашиглах тэр процесс сүүлийн үед хандлага газар авчээ гэж харж байна. Тэр энэ нь бол шудраг бус гэж би уртаа хараад байгаа байхгүй. Би жишээ нь одоо Солонгост улс төр судлалаар докторийн зэрэг хамгаалаад ирсэн. Тэнд өдөр шөнөгүй зүтгэж байгаа шүү дээ тий. Энэ мэрэгжлийг чинь эзэмших гэж. За энэ доктор гэсэн эрдмийн зэргийг чинь насан туршдаа одоо нэрнийхээ өмнө бичигдүүлэх гэж тий. За төрийн албанд ажиллах юм бол цалингийн нэмэгдэл аавна тий. За гэтэл одоо гудамж болгонд л доктор, юу гэдгүүлээ жалуу болгонд доктор тий. Хүн болгон улс төр судлаач байна гэж ярьж байгаагийн нэг хэлбэр нь бол энэ одоо мэрэгжлийн үнцнийг унгааж байгаа нэг хэлбэр нь бол одоо улс төрчид маань улс төр судлаач гэдэг мэрэгжилтэй гэдэг одоо энэ мэрэгжлийг чимэг байдлаар ашиглах процесс сүүлийн үед газар авсан. Энэ бол үнэ. Ингийн тулд бид нар боловсролын системээ өөрөө сайжруулах хэрэгтэй. Доктор хамгаалж байгаа бол тэр доктор хамгаалах зөвлөлийг нь сайн болгох хэрэгтэй байхгүй юу те. Маш их процесс, маш их хүнд давдаг. Энэ завтай цагтаа ч юм уу эсвэл одоо юу гэдгийг хэн нэгэн хүнээр одоо диссертац бичүүлээд ч юм уу хамгаалдаг талбар байх ёсгүй. Үнэн байх хэрэгтэй. Ганц салбар бол одоо шинжлэх ухаан шүү дээ тий. Тэгэхээр ийм байж болохгүй. Би нэг эсэргүүцдэг. Гэхдээ манай одоогийн бодит байдал юу вэ гэхээр энэ улс төр судлаач мэрэгжлийг зөвхөн чимэг байдлаар ашиглаж байгаа. Тэгэхээр би ч яг тодорхой хэмжээнд бас энэ ордонд ажиллаад үзсэн. Энэ дүр зургийг би харсан. Тэгэхээр энэ бол байж болохгүй процесс юм байна гэд одоо ерөнхийдөө жаахан бас шүүмжлээд энэ талаар нийтлэл энтер бичээд явъя гэж бодож байгаа л да. Тэгэхгүй бол мэрэгжлийн үнцнийг унгаж байна. Шударгаар өөрийнхөө одоо тий бор зүрхээрээ явж байгаа олон хүмүүсийн одоо боломжийг бас хааж байгаа байхгүй юу. Тэгэхээр албан тушаал ахих нэг амбицийг одоо гоёх ч юм уу те нэг чимэг болгож харж байгаа. Одоо чинь манай ерөнхий сайд шүү дээ. Хэл сайхан эрдэмтэн гэж харддаг те. Маш олон сургууль төгссөн улс төр судлаач хүн одоо те. Танай танхимын төгссөн. Тийм манай танхимын төгссөн. Манай улсын хурлын дарга байна. Тийм. Нэг ангийнх баха бараг те. Ороо ичнэ анги гэж тухайн үед байсан. Тэгэхээр ийм одоо боловсролын гажуудлуудыг бид нар өөрсдөө цэгцлэх хэрэгтэй. Энэ салбарт байгаа хүмүүс дуу нэгтэй эсэргүүцэж тэмцэх шүүмжлэх хэрэгтэй л гэж хардаг л да. Тийм байна. Одоо танай танхимд улсын хурлын гишүүд одоо байгаа юу? Одоо магистр докторийн юунд байна. Шийдвэр гаргах одоо юунд явж байгаа? Яг одоо явж байгаа. Яг одоо явж байгаа хүмүүс зүгээр яг нэг нугуу хэлэхэд бол байна. Тийм магистрантурт сурж байна. Докторантурт сурж байна. Гэхдээ би одоо улс төрч өөдөг. Одоо энэ улсын хурлын гишүүд тэнд ингээд танхимын сургалтанд суугаад явах цаг үнэхээр хомс. Диплома өдөр шөнөгүй суугаад бичих цаг үнэхээр хомс байдгийг бас мэднэ. Гэхдээ яг тодорхой хэмжээгээр бас цаг хугацаагаа зарцуулаад явж байгаа гишүүд те улс төрчид байна л да. Тэднийг бас үгүйсгэж болохгүй. Нөгөө талаасаа бас арай өөрөөр хандж байгаа хүмүүс бас байна. Тэгэхээр энэ процессыг бид нар цэгцэлж ээж ядаж одоо бид нар нийгэмд улс төр судлаач гэдэг мэрэгжил, улс төрч гэдэг энэ хоёр зүйлийг ялгаатай шүү гэдгийг харуулах хэрэгтэй байхгүй юу. Тэгжээж нөгөө баруун зүүнний үзлээр хамтлал те улс төрийн нам ямар үед олон ургалж байдیں۔ Те арслал ер нь бид нарт яагаад хэрэгтэй юм? Улс төр яагаад хэрэгтэй юм бэ гэдгийг бид нар улс төр судлаач мэрэгжлийг эзэмшүүлэхийн тулд заадаг тэр хичээлүүд агуулга байдаг байхгүй юу. Улс төрч гэдэг бол сурсан сураагүй хийдэг тийм процесс шүү дээ те. Тийм. Одоо энэ дээр би танаас ингэж асууна. Тэр сонгогчдын боловсрол гэдэг одоо маш чухал сэдв байна. Ерөөсөө энийг л одоо дээшлүүлэхгүй бол бидний одоо энэ чөтгөрийн тойрог эргээд байна тий. Асуудал ерөөсөө эндээ байна гэж. За бас тийм. Одоо би танд жишээ хэлэхэд за Монгол Ардын хувьсгалт намд байсан одоо Сайн хүүгийн Ганбаатар гэж гишүүн бол зүүнний үзэлтэй популист гэдгийг нь бол одоо зөндөө ярьсан би тэд. Тэгтэл одоо баруун туян үзэлтэй арчсан намд очицсон. Би ерөнхийлөгч дэвшин 20 жил бэлтгэдлээ. Одоо ч миний ээлж ирлээ гэд ингээ яриа явж идэг.
яг хоо гэд үзэл санаагүй яваад байгаа. За тэр хүн бол ингээ яваад байна тийм үү. Тэгвэл сонгогч энийг чи хараад эн чи ийм хүн штэ, тийм хүн штэ гэж унд ялгаж салгаж таньдаг байх хэрэгтэй байдаг. Ёстой юм. Тэ? Тэгэхээр энийг яаж одоо сонгогчдын боловсролыг дээшлүүлэх вэ? Бид нар одоо ямар арга зам яах вэ? Одоо уг нь бол арчилал хөгжөөд одоо 30 хэдэн жил боллоо. Бид нар уг нэг аргаа олцсон баймаар байх хэрэгтэй байдаг. Тэ? Энэ тал дээр. За зөв. Би сая 2024 оны улсын хурлын сонгуульд оролцлоо. За. Улс төр судлаач хүнийхээ хувьд тэ энэ мэрэгчлэлтэн хүнийхээ хувьд яг бодит байдал ямар байдгийг, практик ер нь ямар байдгийг гэдгийг мэдэх зорилготой орсон. Хой тойрогт яг тойрогт нэр дэвшсэн л дээ. Тэгэхэд яг сонгогчдын боловсрол гэдэг юм үнэхээр дутагдж байгаа юм байна. Үүгээр манай иргэд маань сангаж байгаа юм байна гэдгийг яг мах цусандаа ойлгож мэдэрсэн байхгүй юу? За сая би түрүүн хэлсэн. Ардчлал бол иргэний засаглал тий. Иргэн өөрсдөө хэрсүү, боловсралтай, сайн мууг нь ялгах чадвартай байж ардчлалыг хөгжүүлнэ гэж харж байгаа. Тэгэхээр сонгогчид маань өөрөө энэ богино хугацааны хүчин зүйлийг хараад саналаа өгөөд байгаа тохиолдолд бид нар тийм л ус төрчийг гаргана тий. Ямар ард түмэн байна, тийм л ус төрч байна, тийм л төр засаг байна. Тэгэхээр сонгогчдын боловсролыг дээшлүүлэх нь нэн тэрхүүний асуудал яалтч юм. За үүнийг яаж дээшлүүлэх вэ гэхээр ер нь бол алтан боловсролоор л дээшлүүлнэ шүү дээ тий. Багаас нь 10 жилээс нь эхлээд нийгмийн ухааны хичээлд улс төр гэдэг ямар хэрэгтэй бидний эрх ашгийг яаж хүнддэг юм. Улс төр гэдэг чинь зүгээр энэ парламентын 126 гишүүн биш. Энэ ордон биш байхгүй юу? Бид нар өнөөдөр оролцоогоо сайжруулах хэрэгтэй тий. Ангийн дарга одоо сонгуулиас эхлээл одоо бодит практик болгоод улс төр гэдэг чинь ер нь энэ юм а гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Гэтэл сүүлийн үед сонгогчдын эрс буурч. За 2024 оны сонгуул улсын хурлын сонгуул эрс 69.3% байлаа тий. Бид нар гадаад сэлгийн чандад байгаа иргэд хүртэл саналаа өгөөд шүү дээ тий. Тэгэхээр уг нь бол өсөх ёстой байтал ингээ буураад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар улс төрөөс ингээ хүнийсээд улс төрөөс залхаад тэр сонгогчд улс төр ямар чухал вэ гэдгийг мэдэхгүй байна. Улс төр эрх мэдэл хуваарлна. Улс төр бидний өдөр тутмын амьдралыг шийдвэрлэн тий. Тэгэхээр үүнийг бид нар тэр алтан боловсролоор нь 10 жилд нь нийгмийн ухааны мэдлэгээр нь ч юм уу ойлгуулах хэрэгтэй байхгүй юу? Нийгмийн ухааны мэдлэгээр нь ойлгуулах тий. Бид нар энэ нийгмийг бүтээх юм байна шүү дээ гэдэг тэр итгэл үнэмшлийг л одоо хүүхэд ахуй цагаас нь л ойлгуулж яж тэр хүн одоо алс холоосч байсан тий сонгуулаа өгөхөнд тулд оролцдог болно л доо. Боловсруулаад дэвшлүүлэн дээрэс нь юмыг ялгаж чадах тэр чадварыг бас оруулах хэрэгтэй шүү дээ. Бид нар баруун төвийн үзэл баримталтай нам гэж энийг хэлдэг юм байна. Зүүн төвийн үзэл баримталтай нам энийг хэлдэг юм байна. Бид нар сонгохдоо одоо уг нь бол ийм зүйлийг хараад тэгээ ийм бодлогыг хараад сонгох хэрэгтэй. Энэ чухал шүү. Түүнээс өнөөдрөө надад бетон өгсөн, өнөөдрөө надад тэгээ купон өгсөн. Энэ нэг чухал шүү. Чухал биш ээ. Энэ зөвхөн өнөөдөр л бидний одоо 5 хоолнд хэрэгтэй болохоос ш. Ирээдүйн үр хүүхэд маань сайн сайхан амьдрах тэр нэг бүтээж чадахгүй гэдэг тэрийг ойлгохын тулд одоо багаас нь л алтан боловсруулаар сонгуулийн ерөнхий хороо дангаараа биш те бүхнийг тэрэ зүвчин зүтгэх хэрэгтэй л гэж ойлгож байна. За тэгвэл улс төрч нар их боловсралгүй байх юм аа. Бас ёс зүйгүй байх. Одоо би танд нэг жишээ хэлье. За. Монгол улсын ерөнхий сайд за баг хурлаасаа нэг юм шийдвэр авчлаа. За тэгээд одоо яаж үлдэх вэ аргаа хайж яана л та. За тэгээд хайгаад нэг ийм арга олжээ. За тэрний ихтгэл үзүүлэх хэсэг дээр одоо улсын хурлаар санал хураалгана. За Монголын төвхөнд бол байсан 92 оноос хойш ажил өгсөн гэхэд за Бямсарунгаа бас хэрэгжилжсэн билээ. Гэхдээ миний санаж байгаагаар бол энэ хоёрхан юм дээр хэрэгжилж байгаа. Нэг нь төсөв. Нөгөөх нь бодлогын асуудал. Тий, бодлогын асуудал. Тэгтэл одоо энэ хоёрын аль нь ч биш байгаа байхгүй юу? Нэгдүгээр. За ихтгэл үзүүлэх хэсэг дээр орлоо гэхэд конопон тоолоод байх юм. За илээр явна гэдэг чинь л да. Тэгэхээр илээр явна гэдэг чинь коноп тоолж ирэл гэсэн. Тэгэхээр ийм нэг ёс зүйн юм бол зэрэг иргэн надад бол харагдчихна. Тэгэхээр тань дээр нь яаж харагдчихна яг энэ процесс. Тийм. Ер нь ёс зүйг улаарсан байна л гэсэн үг шүү дээ. Тэр ашиг номер 1-т байна л гэсэн санаа. Ер нь. Тэгэхээр тэрэнд яг боловсралтай, боловсралгүй гэхээсээ илүү ёс зүйн асуудал яригдж байна тий. Хүн байхад одоо нэг ёс зүйтэй, ёс суртахуунтай байвал энэ ч одоо нийгмийн амьдралд оролцсон үстэй. Гэтэл хүлээн зөвшөөрөх байдал нэмэгдэнэ үстэй тий. Гэтэл тэр хүн одоо ардчлалын номыг засгийн газраас гаргах шалтгаан нэг дулдуй даад ч юм уу тий. Мега төслүүд хэрэгжихгүй. За дээрэс нь одоо энэ үндсэн хуулийн саяны заалт байна л та. Итгэл хүлээлгэх хэсэг асуудал ч юм бол ерөөсөө сая тодорхой
хоёр л асуудал байгаа шүү дээ. Нэг нь улсын төсөв, за бодлогын асуудал. Гэтэл энд нь ч орохгүй байхад яагаад ийм ёс зүйн хууль гаргаж байна вэ гэд одоо та асууж байна. Тэгэхээр энэ бол би нөгөө албан тушаал эрх мэдлэлээ алдчих вэ гэсэн тэр айдастай холбоотой. Угаасаа бодит байдал тэр нь тийм л байгаа. За өөр хүн хэрвээ байсан бол арай илүү ёс зүйтэй байсан болвол те өргөдлөө өгөөд огцрох тухай асуудлаа хэлэлцүүлэх байсан бах л да. Гэтэл энэ хүний хувьд бол тэгсэнгүү. Тэгэхээр яаж үлдэх вэ гэдэг асуудал дээр одоо ахаад улсын их хурлаар оруулах гэж байна. Тэгэхээр санал нээлттэй өгнө. Улсын их хурлын гишүүд. За нууцаар өгөх байсан бол бас арай өөр бах те. Гэтэл асуудал нь санал илээр өгөх учраас яг саналын томьёол бас оруулах юм байна. Нууцаар шүү гэж. Нууцаар явуулъя гэсэн саналын томьёол оруулах юм бол бас их санаж ийн бас нөгөө хан тулг гишүүн мөшүүн дээр нөгөө тогтуугаар өгөөд идэг шин тоолын комиссион гаргаж чаад яг тэгж өгөх юм байл. Тэгвэл бас эрсдэлтэй тий. Нууцаар өгвөл бол тодорхой шүү дээ. Тэглэр болохоор. Тэгэхээр яг нэг хүний энэ үйлдэлээс болоод бас улс төрчид нийтээрээ ёс зүйгүй юм аа гэдэг ойлголтыг бид нар авч болохгүй, нийгэмд бас тэгж түгээж болохгүй тий. Тэгэхээр үүнийг ялгаж салгах шаардлага иргэн бид нарт оногдож байгаа. Тэгэхээр нөгөө л явж очиад эцэс нөгөө л боловсрал дээр ч очиод бууж байгаа байхгүй юу. Тий. Одоо энэ дээр ингэж юм л да. Үндсэн хуульд бол яг тэр ихтгэл үзүүлэх хэсэг бол байсан гэж. Тэгвэл яг эн чинь нөгөө нэг дараагийн ерөнхий сайд, дараагийн тэр гээл ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын зодоо ингэж ширүүсгэтэл засаг ундаг гэдэг. Одоо бол ерөнхий сайд, ерөнхийлөгч хоёрын зодоо ширүүсчлээ шүү дээ. Тэгэхээр бол энэ засаг бол тэртээ тэргүй урт явахгүй гэсэн ийм таамаг бол байгаа юм. Гэхдээ ер нь нэг институт хоорондын зөрчилдөөн ингээ яваад байх уу тий. Одоо дараагаар нь дондог дулмаа хэрэлдэх үү тий. Дорж дулмаа хэрэлдээл яваад ах уу гэдэг. Тэгээ би энэ дээр танд юу асуух гээд байна гэхээр 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтийг жоох дутуу хийсэн юм а гэж. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болсон байх хэрэгтэй байсан юм а. Ингэж нэг сонгодог парламент руу явах хэрэгтэй байсан юм а. Тэгэхгүй бол одоо нэг юм юу ч биш ингээд нэг холон мантаа ингээд яваад энэ хоёр институт чинь хоорондоо бас ижил ирэх мэдлэлтэй байгаад байгаамаа гэж. Энэ дээр та ямар яг хөө энэ дээр ерөнхийлөгч өөрөө ард түмнээ сонгогдож байна те бас. За гэхдээ бэлтгэлийн шинжтэй гэсэн бид нар нэмэлт үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтөөр бас ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хомилсон шүү дээ. За парламентаас сонгодог байх тогтолцоог одоо ерөнхийлөгчийг одоо парламентаас сонгодог байх тогтолцоороо орно гэхээр за парламент бүр хэтэрхий илүү эрх мэдэлтэй болчихно. Парламентыг дараа нь хэн хянах вэ? Ард түмнээс өөр хянахаас зүйл байхгүй нэ гэдэг асуудал гарч ирээд бид нар ерөнхийлөгчийн институтыг хэвээр нь ерөнхийлөгч бол ард түмнээс сонгодог байх ёстой гэдэг зарчим дээрээ үлдсэн байгаа тий. За ер нь институт хоорондын мөргөлдөөн гэдэг бол хувь хүн хоорондын мөргөлдөөнөөс арай өөр шүү дээ. Одоо эрх мэдэл хуваарлах онл гэж байгаа. Энэ гурван эрх мэдэл, шүүх эрх мэдэл, за хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл хоорондоо энэ тэнцвэртэй авах хэрэгтэй. Тэгжээж одоо парламент бүрэн утгаараа тэгжээж одоо тий эрх мэдлийн тэнцвэртэй байдал хангагдаж улс орон бүрэн утгаараа хөгжинө гэдэг асуудал байгаа. За парламентын засаглалтай хувьд яг хүчтэй ерөнхий сайдын ерөнхий сайд байхыг дэмждэг л дээ. Тэгэхээр миний хувьд юу гэж харах гээд байна, үзэх гээд байна вэ гэхээр яг ерөнхийлөгчийг би бол ард түмний сонгодог хэлбэрт бол өөрөө судлаачийн зүгээс хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр тодорхой хэмжээгээр бид нар үндсэн хуулиараа хянаад өгсөн. Энд одоо гарч байгаа асуудал бол юу вэ гэхээр хувь хүн хоорондын мөргөлдөөн гараад байна уу да. Тэр институцийн асуудал гэхээсээ илүүтэй тий. Хувь хүн хоорондын мөргөлдөөн гараад байна уу да гэдэг л тийм асуудлыг би тавьж байгаа. Тийм, тэр нь ингээд ширүүсээд ингээд. Тэгээ түүнээс эрх мэдлийн хувьд бид нар харьцангуй одоо хууль эрх зүйгээрээ бид нар тэнцвэртэй байдлыг ерөнхийдөө тогтоогоод тусгаад өгсөн. Манай үндсэн хууль те манай эрх мэдлийн тэнцвэрийн харилцаа ерөнхийдөө харьцангуй гайгүй гэж үнэлдэг. Зүгээр миний бодлоор бол ерөнхий сайд зүгээр л орлогоо нотолчих юм дээр. Эхлээл намын зовлон болгоол баахан яваал. Сүүлдээ одоо эн чинь бүр төрийн зовлон болоо. Тэгээ сүүлдээ гудамжинд танаа манаа ерөнхий сайд чиний миний оюун эрдэнэ гээл тэнд ч нэг сөрөж ихсаал энд ч нэг баг өмссөн хүмүүс тог тойрч дэвэл тэр тий. Ингээ бүр нэг холин манд. Тэгээ сүүл рүүгээ ингээ яваад байвал эн чинь бүр нэрийн тоглоом биш болоо явчих магадaltaй. Тэгэхээр энэ асуудлыг маш хурдан шийдэх нь өөрөө бас энэ одоо институт одоо энэ төр гоё харагдах тий төр сайхан харагдах ч юм төр нөгөө
хүндлэгтэй нөгөө тэр чадвараа алдахгүй гээхгүй байх ийм том шалтгаан л байгаад байгаа маа гэж хараад байгаа байхгүй. Тэгээ би энэ дээр бас нэг юм ярмаар байгаа маа. Энэ манайд нэг олигархын тогтолцоо гэсэн нэг юм нэр томьёо сүүлийн үед гардаг болцсон. Энэ олигархууд удирдаад байна Монголын төрийг. Одоо та бидний сонгож байгаа хүмүүс бол биш юм аа гэдэг. Мэдээж одоо харж үзсэн биш үү? Гэрээгээ та 15 давхар гэдэг шиг. Тэгэхээр энэ дээр та ямар бодолтой юу? Яг хоо ардчлалын онлын хувьд элитийн ардчлал онол гэ байдаг л да тий. Шалгарсан шилмлүүд одоо төрийг удирднаа. Ардчлалыг хэрэгжүүлэх хэлбэрээ одоо шууд болон одоо шууд бус буюу төлөөллөөрөө дамжуулж бид нар одоо засгийн эрхийг хэрэгжүүлж байна тий. Энэ засгийн эрхийг хэрэгжүүлэхийн тулд нөгөө элитүүд маань засгийн эрхийг барьж байна гэдэг одоо сонгодог онол биш үү. За үүгээрээ бол зөв голдрлолоор явж байгаа. Гэтэл бид нар өөрсдөө сонгож байгуулсан засаг маань ямар вэ те боловсон хүчин хүний нөөц маань ямар вэ улс төрд орж одоо энэ мундаг боловсралтай чадaltaй залуучуудаас улс төрд орж ирэх зориг нь хэр байна те зоригтой чадaltaй залуус хэр байна за дээрэс нь нөгөө нэг санхүүжилтийн асуудал бас байгаад байна улс төрд ороход тодорхой хэмжээгээр мөнгө хэрэгтэй тодорхой байтугай их хэмжээний мөнгө хэрэгтэй гэдэг тэгэхээр нөгөө санхүүжилт өөрөө нээлттэй ил тод биш учраас нөгөө мундаг залуучууд жирийн айлын хүүхдүүд чинь энэ улс төрд орж ирээд улс төрийг эрүүлжүүлж чадахгүй байгаад байна. Тийм учраас нөгөө олигархууд төрийг удирдах байна. Одоо болохоор эмсэс удирж байна, ахгүй удирж байна гэдэг шүү дээ. Удирж байна. Нөгөө улс төрчд маань сонгуул нэр дэвшихийн тулд те нэр дэвших зардлаа одоо эдгээр компаниудаас авч байна энэ гэсэн. Хүн намч одоо эмсэсээс 1 тэрбум төгрөг авчаад байна шүү дээ. Тий. Тэгэхээр явж энэ маань санхүүжилт дээр л очиж байгаа. Ардчлалын бас нэг үндсэн зарчим байгаа шүү дээ. Нээлттэй ил тод байх хэрэгтэй. Сая одоо ерөнхий сайд бид нар яг одоо манай улс төрчид за төрийн захиргааны албан хаагчид авилгатай тэмцэх газар нөгөө хөрөнгө оруулалтын мэдүүлэг те хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ мэдүүлдэг. Гэхдээ тэндээ үнэн зөв мэдүүлээгүй байх тохиолдол байдаг. Түүнийх нь мөрөөр уг нь бол тэгээ ажиллаа хийх хэрэгтэй тэр тодорхой одоо тэр чиглэлийг хэрэгжүүлэх хэрэгтэй байгууллагууд нь ажиллааг нь сайн хийж явах хэрэгтэй байтал нөгөө томилгооны албан тушаалууд, улс төрийн албан тушаалтнуудаас хараат байдаг учраас тэр эрх мэдлээ бүрэн утгаар нь төгс одоо хэрэгжүүлж чадахгүй байгаатай нэг талаараа холбоотой. За тэгээд тэр олигархууд одоо улс төрийг удирдах юм төрийн толгойд байна гэдэг бол угаасаа нийтлэг үнэн шүү дээ тий. Бид нар санхүүжилтээс улс төр гэдэг имийг санхүүжилтээс ангид байлгаж чадаагүй тохиолдолд одоо хараат байсаар л байх болно. Хэрвээ одоо сонгуул нэр дэвшихэд санхүүжилтийн асуудал нь шийдэгдсэн. За тэр хүн өөрөө одоо эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаад явъя гэвэл одоо тийм нээлттэй боломж байх юм бол одоо чадaltaй боловсралтай залуусын гудамжинд зөндөл өвчсөн. Тэд нар санхүүжилттэй үгүй яасан тийм үү? Тий. Гэтэл нөгөө эрх мэдэлтэй одоогийн байгаа хүн гэдэг чинь бас их муухай юм байна л да. Эрх мэдэлтэй хүнд ерөнхийдөө хандах нь шал өөр тий. Тэгэхээр нэг цаанаа нэг юм харилцаа хөшгөний артах харилцаа ерөөсөө яваад байна гэж харж байгаа. Сая би ч гэсэн улсын хурлын сонгуульд нэр дэвшээд үзэхэд за би мэдээж жижиг намаас нэр дэвшсэн. Гэхдээ яг манайх асуудалтай болсон л да. Гэхдээ тэнд би одоо логикороо болвол те улс төр судлаач юм байна. За энэ улс төрийг мэдчихээ. Улс төрийн доктор юм байна. Энэ хүн одоо мэрэгчлэлтэй юм байна гэж одоо таны бодлоор бол харах гээд байна л да. Гэтэл би тийшээ ороод явхад надад ямар их нөөц, ямар их хүн хүчний одоо тэ хэрэгцээ, мөнгөний хэрэгцээ шаардлагатай юм бэ гэдгийг би мэдсэн учраас би одоо дараагийн сонголт орохгүй гэдэг ч юм уу. Тийм одоо үнэлт гаргачих чад. За дээрэс нь сонгогчд маань ийм бахад би одоо ийшээ орж цаг заваа өрөөд яах вэ гэсэн санал бодол одоо надад орж ирж байгаа хгүй. Тэгэхээр над чиг ийм бодолтой залуучууд зөндөө байгаа учраас нөгөө л нэг одоо цөөнх маань ийшээ улс төр рүү орж ирээд битрийг удирцсан хэвээрэл байна. Тэгэхээр энийг өөрчлөхийн тулд бид нар нийтээрээ хэрсүүл байх хэрэгтэй, ялгаж салгадаг байх хэрэгтэй. Гэтэл эрх мэдэлтэй одоогийн байгаа эрх мэдэлтэй хүмүүс рүү бол хүн ерөнхийдөө явж байгаа байхгүй юу? Яг тэр одоогийн байгаа гэдэг дээр би танд тодруулаад асууя. Одоо эрх мэдэлтэй хүмүүс ахиж гарахын тулд хоёр үндсэн арга хэрэгжилж байна гэж. Ерөөс нэгт нь мөнгө, хоёрт нь популизм. За энэ хоёртой байхад бол дараагийн сонгуульд ерөөс нэг залуучтай хэлдгээр Батаргааны гэдэг шиг л болж байна гэж. Энэ дээр ерэн санал нэр. За нэг талаараа бас санал нийлнэ. Нийгэм гэдэг чинь аюу хэцүү шүү дээ, тийм. Ингээ яач ч болно олон талтай. Бүр хоёр биш олон талтай.
За нэг талаараа санал нийлнэ. Гэхдээ бас учиргүй актер бид нар бас одоо муудаад ч юм уу тэ сонголт хийх чадвар нь бас улам муудаад байгаа юм биш. Бас тодорхой хэмжээгээр хонглын үзүүрт гэрэл гарч байгаа арай өөр юмыг хардаг нэг хэсэг бий болсон байна. За мөнгөтэй байгаа популист амлалт хийгээд гарч ирэх зүйл биш ээ. Энэ бол одоо яг сонгогчдын одоо сонголтод нөлөөлөх хүчин зүйлийн нэг хэлбэр л болж байгаа. Олон хүчин зүйл нөлөөлж байгаа шүү дээ, тийм сонгогчдын үйл байдалд чинь. Зүгээр нэг хэлбэр нь болж байгаа нь яалтчгүй үнэ. Гэхдээ бас хувь хүний тэр төлөвшөл одоо саяны одоо ерөнхий сайдыг бид нар ёс зүйтэй ёс зүйгүй гэж ярьж байна, тийм. Ёс суртахууны асуудал нөлөөлж байна. Тэр үндсэн зарчим энэ төр гэл төлөвшөл. За улс төрч хүнд байх ёстой тэр харизм гэл. Айгүй олон зүйл нөлөөлж байгаа л да. Тэгэхээр нэг тэр олон зүйл нөлөөлж байгаагийн хамгийн хүчтэй хувилбар хүчтэй одоо нөлөөлөх зүйл нь мөн үү гэвэл яалтчгүй мөн. Одоо 100% одоо 10 хүчин зүйл сонгогчдод нөлөөлдөг 10 хүчин зүйл байлаа гэж бодоход тэрний 70% нь одоо тэр зүйлүүд бол одоо попрох те мөнгө бол шийдэж байна гэж харж байгаа. Тэгэхээр тэр 14 хоногийн сурталчилгаа 16 хаа хэд хоног вэ? Тий одоо 14 16 байлаа. Сая сонгуулийн тухай хуулиар чийд боллоо. За тэр богинохон хугацаанд ингээд мөнгөний тусламжтайгаар л бид нар одоо танихгүй хүмүүсийг таниулдаг болгож шүү дээ. Гэтэл улс төрч гэдэг хүн бол тэр таниулсан таниулаагүй хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо бодлогынхаа хэмжээнд танигдсан ч юм уу. Тийм л хүн байх хэвээр. Тэр сурчлагын хугацаа гэдэг бол тэр хүнийг таниулах гэхээсээ илүүтэй бодлогоо таниул сурчилжлах хэвээр уг нь бол хугацаа авахгүй юу. Гэтэл нөгөө бид нар бодит байдал дээр арай өөрөөр ашиглаад байгаа. Тий. За ингээд хоёулаа яг одоо ингээд улс төрийн нөхцөл байдлын тухай ярьлаа. Гэхдээ яг одоо залуучууд тэгэл ер нь ирээдүгэл ер нь харж ярьдаг штэ. Ирээдүй ер нь ямар байх хэвээр юм бэ гэд. Одоо таны өнцгөөс бол улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулинд бол их асуудал байгаа юм байна гэж одоо би ч бас тэгж бодож явдаг байсан. Тэгээд таны бас ярихаар бас л энэ бод маань уул авшираад байна л та. Тэгэхээр энэ улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг маш чамбаа нарийн хийвэл одоогийн бидний энэ толгой өвдгөө та бидний түрүүний ярьсан зөндөө асуудал бол бүр ихэнх хувь нь нэмгэрнэ тийм үү? Энэ бол маш том үзүүлэлт болно тий. Тэгэхдээ яаж хийх үү гэдэг чи өөрөө арга замын хувьд сонирм байгаа байхгүй. Би тэгээд сайн хүн нам МСС тэрбум дүрэг авлаа гэж штэ. Эн чинь жижиг компаниудаар өгчөөд байгаа байхгүй. Харин тэ нөгөө хуулийг овчонгаар ашиглаад тий. Тэгээд яг нөгөө гол шин чанар нь иргэдээс яаж авах уу тий гэдэг ч юм уу. Иргэд яаж тий иргэд одоо амьдралын болцоо тааруу нөхөх боломжгүй байна л гэж байна л да. Тэгэхээр энийг л маш сайн бодож хэмээр байгаа. Тэгээ таны бодлоор яаж хийвэл гоё болох вэ? Яг намын тухай санхүүжилт авсан одоо мэдээлэлээ тий ил тодорхой хэмжээгээр мэдээлдэг сонгуулийн зардлаа мэдээлдэг штэ. Гэхдээ тэр процесс өөрөө бас их төвхтэй. Ингээд авсан болгоно ингээ мэдээлдэг. Жишээ нь Солонгост би Солонгост төгсөн болохоор Солонгосыг бас жаахан гадарлаж байна. Сая бас 2025 он 24 оны 2 сард бас нэг шинэ нам байгуулагдлаа л да. Тэр шинэ нам яасан бэ гэхээр одоо саяны огцорсон Юнсогийн ерөнхийлөгчийнхөө эсрэг одоо үлдсэн таны одоо ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд үлдсэн 3 жилчин үнэхээр урт байна гэсэн үндсэн тийм агуулгатай гараад би энэ манай нам хэрвээ гарах юм бол одоо Юнсогийн ерөнхийлөгчийг огцруулах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулнаа. Огцруулахын төлөө зүтгэнэ гэж байгаа. Үндсэн санаа. За энэ намыг байгуулсан хүн бол Чүүгүк гэдэг одоо Мунжээн ерөнхийлөгчийн үед хууль зүйн сайд байсан Сөүл их сургуулийн профессор хүн байхгүй. За яагаад энэ хүн Юнсогийн ерөнхийлөгчтэй одоо тийм ингээд үзэх болсон юм бэ гэхээр үнэхээр энэ Юнсогийн ерөнхийлөгч гэдэг бол өөрөө прокурор байсан хүн, прокурорын гаралтай хүн. Пакингийг хөсрүүлсэн гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ прокурорын эрх мэдэл Солонгост үнэхээр их байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл их байна те прокурорт одоо тэр нөлөөлж байгаа нөлөөлөл нь маш их байна. Тэгэхээр би үүнтэй тэмцэн гэдэг. Мөрийн хөтөлбөрийн зорилго нь хүртэл маш тодорхой. Ерөөсөө би энэ хүнийг л огцруулна. Энэ хүнийг огцруулахын тулд би дангаараа чадахгүй мэдээж. Гарсан хойноо парламентд суудл авсан хойноо ардчилсан намтай нэгдэнэ. Өөрөө нөгөө Мунжээн ерөнхийлөгчийн хувьд хууль зүйн яамны сайд байсан хүн байхгүй юу. Тэгэхээр ардчилсан намын одоо суурьтай гэсэн үг шүү дээ тий. Би ганцаараа чадахгүй ардчилсан намтай нэгдэнэ. Гэхдээ та бүхэн надад дэмжлэг үзвэл ард түмнээсээ гингүүт одоо 1000 оныг одоо ард түмнээсээ ингээд нээлттэй сонгуулийнхын тэр хугацаанд хандивын хэмжээ хандиваар авч байгаа байхгүй юу.
Тэгмүүд ард түмэн 1000 он чи юу юм бэ те тэр хүмүүст юун соёл ерөнхийлөгчийн эрх мэдэл үнэхээр хэрэгс хэтрээд байна гэдгийг ард түмэн хүлээн зөвшөөрж байгаа учраас тэр намыг үзэл баримтлалыг нь дэмжиж, бодлогыг нь дэмжиж 1000 он ингээд өгч байгаа байхгүй. Тэнгүүд 2 цагийн хугацаанд тухай 2 тэрбум жилүү маш их мөнгө цугларсан. Гэтэл Солонгос болохоор тэрийг ингээд тэр болгоныг ингээд нээлттэй мэдээлэх бас шаардлага байгаад байна 1000 он болгоныг тий. Гэтэл одоо бид манай намын үзэл баримтлалыг дэмжээч та бүхэн санал 1000 он 1000 төгрөг хийгээч гэх юм бол бид нар улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиараа тэр 1000 төгрөг болгоныг мэдээлэх хэрэг гарч байгаа байхгүй тайлантай. Хуулиндаа. Тий. Тэгэхээр ингээд бас зөрчилтэй асуудлууд байна. Энийг одоо яг улс төрийн намын санхүүжилтийг дагнан судалдаг судлаачид байгаа тий. Тэр бүхнийг авчираад вакуумжуулаад ултай суурьтай судлах хэрэгтэй. Зүгээр бидний онцлог хууль тогтоох процесс ерөнхийдөө яаж яваад байна вэ гэхээр бид нар бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ. Нэг попурсан одоо зүйл дээр бид нар амбицлдаг. Яг бодит хөрсөн дээрээ буух бодлогыг, хуулийг бид нар хэрэгжүүлж чаддгүй. Тийм учраас ард түмэн хууль хэрэггүй байна гэдэг үнэлэлт өгч байгаа. Хуульгүй байсан ч болох юм байна те. Хууль хүний нүд хартаг гэсэн тийм одоо хуулийг хүртэл одоо үзэн ядах хандлагыг нийгэмд авчирч байгаа байхгүй юу. Тэгэхээр улс төрийн намын санхүүжилтийг маш тодорхой нарийн маш зөв Монголын хөрсөнд өөрөө одоо зохицохоор суулгах хэрэгтэй л да. Тэгэхээр Солонгос ч тэгэж байх уу те Монголтай өөрөө жил тустай ямар орнууд байна. Тэрийг судлаачд судалгаа хийгээд туршаад үзээд ч юм гаргах хэрэгтэй. Тэгээл бид нар нэг хууль батлаа дахиад энэ хуулийн хэрэгжилтийн үр дагавар нь болохгүй байна, хангалтгүй байна. Дахиад одоо үнийг өөрчлөе гэл те ингээл завсаргүй өөрчлөд байх шаардлага үүнээс болж үүсэж байна. Ард түмэн одоо уг нь бол хууль бүхний дээр бидний дээр байх хэрэгтэй шүү дээ те. Гэтэл үгүй байгаад байна гэл одоо бид нар хуулийг хүртэл үз ядчихна. Тийм байхад өөрсдөө л үсгээд байна. Тийм. За баярлалаа. Ингээ та бүдний ярьслаа өндөрлөх тийшээ хандж байна. Тэгэд хамгийн сүүлийн асуултаа би нэг тогтолцоогоо асуугаад нэг дуусгая даа гэж. За би тийч нэг мажистар профессионал гэдэг одоо тий холимог тогтолцоогоор явлаа шүү дээ. Энэ ер нь зөв үү тий. За яг санал гээхдэггүй гэдэг одоо зөндөө юм ярьдаг тий. Зөв нь бид яах ёстой юм тий. Ирээдүйд ер нь энүүгээр яваад байвал болох уу? Болохгүй бол яагаад гэж. За би бол холимог тогтолцоог зөв гэж үзэж байгаа. Саяны үндсэн хуулийн өөрчлөлтийг маш сайн одоо юу гэдгийг нийгэмд одоо эергээр үзүүлэх, эергээр нөлөө үзүүлэх заалт болж чаднаа гэж харж байгаа. Тэр ч утгаараа бас тодорхой хэмжээгээр одоо нөлөөлөл нь гарч ирж байгаа л да тий. Тойрогоос сонгогдсон гишүүд мажоритар тогтолцоо маань яадаг вэ гэхээр бид нар тойрогт нэр дэвшээд тойрогийнхаа сонгогчдод таалагдахын тулд улс төрчнөр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэ сонгуулийн хооронд тэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл тэр жагсаалтад байгаа нэр дэвшигч нар маань тэн тойргийн сонгогчоос хараат болсон. Гэхдээ нөгөө талаараа яах нь намын дараагаас хараат болчихж байгаа шүү дээ, тэ? Намын дараагаас хараат болчихж байгаа. Гэхдээ давуу тал бол байгаа. Намын дараагаас хичнээн хараат болсон ч гэсэн намын дотоод ардчлал гэж юм төлөвшөх юм бол тэ хүний нөөцийг нээлттэй ил тод байдлаар сонгон шалгаруулдаг болох юм бол энэ холимог тогтолцоо бол биелэлээ бүрэн утгаараа олно гэж харж байгаа намын дараагаас хараат биш байх хэвээр. Ер нь ямар ч юм хараат биш л байх хэвээр л доо. Тэгжээж бүрэн утгаараа хөгжин. Тэгэхээр би энэ тогтолцооны өөрчлөлтийг маш зөв өөрчлөлт болж байгаа гэж харж байгаа. Одоо бид нар ч гэсэн тодорхой хэмжээгээр бас өөрчлөлтийг амсаал байна тий. Одоо тойргоо жагсаалтаар сонгогдсон гишүүд бид нар тойргийн эрх ашгийг бодохгүйгээр улс орныхоо эрх ашгийг бодож чадж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Бас тодорхой хэмжээгээр би өөрчлөлтийг авчирж байна гэж харж байна. Тэгэхгүй болохоор тойргоо сонгогдсон гишүүд жишээ нь ихэвчлэн бид нар нүүдлийн соёл иргэншилтэй тий. Малчтынхаа эрх ашгийг ялангуяа хөдөө орон нутгийн тойрогт нэр дэвшиж байгаа дэвшигчд бол малчтынхаа эрх ашгийг хүндсэн ч юм уу заалтыг одоо юу гэдэг хууль болгож чадахгүй. Яагаад гэхээр тэдний санал бид нарт ус төрчдөд хэрэгтэй учраас малчтынхаа эсрэг ч юм үйл ажиллагааг хийж чадахгүй шүү дээ. Гэтэл одоо орчин үеийн иргэншсэн нийгмийг бий болгохын тулд тодорхой хэмжээгээр бас одоо баримталж байгаа бодлогуудыг бид нар өөрчлөх шаардлага байна шүү дээ. Хөдөө орон нутгийн тойргуудад тий. Гэтэл түүний эсрэг нөгөө тойргоо сонгогдсон гишүүд маань бас конопод орч чадахгүй байна л да. Тэгэхээр энийг зөв болжээ үзэл гэж ярьж байгаа шүү дээ. Гэж харж байгаа. Дээрэс нь холимог тогтолцоо өөрөө маш олон давуу талтай яалтчгүй санал гээгдэхгүй тий. Хамгийн гол зүйл нь санал гээгдэхгүй байна. За иргэдийг ингээд тэгш төлөөллийг хамруулж чадж байна гэдэг бол маш том давуу тал байхгүй юу. За үүнийг харин бид нар хэрэгжүүлэх процесс маань дараагийн сонгуулиар үр дүнгээ улам илүү өгч одоо бэхжих бахаал гэж харж байгаа. Найдаж байна. Дараагийн сонгуул гэснээр энийг ингээ гэж яриад байна л да одоо 128-ыг 50-50 болгоё.
жагсаалтаар 50% сонгодог, тойрог дээр 50% сонгодог. Энэ жагсаалтаа жоохон өндөр болгоё гэж. Өндөр болгоё. Ер нь бас энэ зөв. Ер нь бас зөв. Ер нь жагсаалт жоохон өндөр байх тусмаа сайн. Жагсаалт өндөр байх тусмаа ерөнхийдөө зөв. Гэхдээ бас жагсаалт нөгөө сая хэлэн жагсаалтын гишүүд маань намын даргаас ч юм уу те хараат болчтой. Тэгэхээр намын дотоод ардчлал бас өөрөө маш сайн төлөвшөх хэрэгтэй. Дотоод ардчлал гэдэг маань нөгөө нээлттэй ил тод байдал ер нь явж очиж байгаа шүү дээ те. Энэ байдал бас тэнцвэртэй хангагдах хэрэгтэй. За тэгэх юм бол намын жагсаалтаас сонгогддог болох юм бол бас нөгөө мөнгө санхүүжилтийн асуудал бас улс төрд нэг характер шаардлагатай биш болно тий. Намын санхүүжилтээс хараат биш болно гэсэн бас агуулга цаагаараа явж байгаа. Тэр асуудлаа шийдэж болно гэж. За баярлалаа. За. Тэгээ таныг урьж бас хоёлаа энэ улс төрийн нөхцөл байдлыг за ялангуяа одоо нойрын үед болоод байгаа нөхцөл байдал. За тэгээд агуулгын хувьд юу юм гээд бас хоёлаа ярилцлаа. Тэгээд таны цаашдаа эрдэмийн ажилд амжилт хүсье. Судалгааны ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. Танд ч гэсэн танай телевизийн хамт олонд бас амжилт хүсье. За баярлалаа хүндэт үзэгчтэй. Манай микрофоны ард шууд ярилцлага. Энэ түрээд өндөрлөө анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Баяртай.